(1994) оны хавар Өмнөд Солонгосын Сөүл хотод нэгэн аимшигтай хэрэг гарсан нь тухайн нийгмийн ёс суртахууны суурийг ганхуулж эцэг эхээ хөнөөх гэдэг ойлголтыг бодит зүйл болгож харуулсан түүхэн цэг болж үлдсэн. Хожим энэ хэргийг хүмүүс зүгээр нэг аллах бус харин шунал хэрхэн хүнийг хүн биш болгодгийн бодит жишээ хэмээн дурсах болсон юм. Энэхүү хэрэг бол төрсөн эцэг эхээ санаатайгаар урьдчилан төлөвлөж ашиг сонирхлын төлөө хөнөөсөн 23 настай Пак Хан Саны хэрэг байлаа. Тэр бол ядуу гудамжинд өсөж өсөглөн зодуур дунд амьдарсан хүн биш. Харин ч эсэргээрээ 1971 онд мэндэлсэн Пак Хан Сан Сөүл хотын гарцангуй Чинэлэг айлд төрж өссөн. Эдийн засгийн дарамтгүй боломж дүрэн орчинд амьдарч ирсэн нэгэн байв. Эцэг нь бизнес эрхэлдэг тухайн үеийн Солонгосын дундаж давхаргаас давсан орлоготой хүн байж. Ээж нь уламжлалт Солонгос ээжүүдийн адил гэр бүлийн дотоод зохион байгуулалтыг хариуцаж хүүхдүүдээ сайн хүн болгохыг хичээдэг нэгэн байлаа. Гаднаас нарахад энэ гэр бүлд том асуудал байхгүй. Хоёр хүүтэй тогтвортой орлоготой хуршүүдийнхээ нүдэнд зүгээр л нэг айл мэд харагддаг байсан. Гэвч дотор нь нэг зүйл удаан хугацаанд бугшиж эцэстээ тесрэхэд бэлэн болов. Энэ бол том хүү Пак Хан Саны зан чанар, амьдралын хэв маяг, мөнгөний талаарх гаж ойлголт байсан юм. Тэр багасаа л хяналтанд орох дургүй хүснээ заавал авна гэж боддог. Түүнийхээ төлөө худал хэлэх, бусдыг ашиглахыг буруу гэж үздэггүй хүүхэд байсан талаар хамаатан садны мэдүүлгүүдэд дурддагддаг. Сургуулийн наснаас эхлэн тэр мөрийтэй тоглоомд татагдж, эхэндээ зүгээрэл тоглоом байсан зүйл аажмаар дом болж хувир. Мөрийтэй тоглоом нь түүнийг зөвхөн мөнгөнд ус, бас хурдан олж, хурдан үрэх, хөдөлмөргүй амьдрах сэтгэлгээнд сургажээ. Эцэг эх нь хүүгээ олон удаа аварсан, өрөнд орвол дарж өгнө. Асуудал тарвал нэр төрийг нь хамгаална. Зугаа цэнгэлд мөнгө өрвөл дахин нөхөж өгнө. Бүр нэг удаа ганц шөнийн харилцаанаас жирэмсэн болсон эмэгтэйн асуудлыг хүртэл мөнгөөр дарж хүүгээ хариуцлагаас мулталж байж. Энэ бүхэн тухайн үедээ эцэг эхийн хайр мэд харагдаж байсан ч үнэн дээр Пак Хан Саны доторх ёс суртахууны хязгаарыг бүрмөсөн устгаж байсныг хинч ойлгоогүй. 1990-ад оны ихэнх үеийн Солонгост оранж жүг гэх нэршил гарч ирсэн. Энэ нь баян айлын хүүхдүүдийн тансаг, хариуцлагагүй, завхарсан амьдралыг илэрхийлдэг байв. Пак Хан Сан яг энэ дүр төрхийн тод жишээ болон хувирсан. Гэхдээ олон оранж жүг залуус зүгээр л мөнгө өрж залуу насны алдаагаа хийдэг байсан бол Пак Хан Сан тэднээс нэг том алхмаар урагшилсан байлаа. Тэр мөнгөтэй байхыг өөрийн төрлөх эрх гэж үзэн эцэг эхээ мөнгөний үүсвэр гэж хардаг болсон юм. Задарсан хүүдээ эцэг нь нэг удаа сүүлчийн боломж хэмээн автомашин авахд зориулж $18,000 өгчээ. Энэ бол тухайн үеийн Солонгосын хувьд асар их мөнгө. Энэ мөнгийг энгийн ажилтан хэдэн жил ажиллаж байж олдог орлого байлаа. Гэвч Пак Хан Сан уг мөнгийг богино хугацаанд мөрийтэй тоглоомонд алдав. Энэ нь эцэг эхт нь эцсийн цохилт болсон юм. Тэд анх удаа хүүдээ хатуугаар үгүй гэж хэлсэн. Мөнгө дахиж өгөхгүй, өрийг нь дахиж дарахгүй. Амьдралаа өөрөө хариуц. Энэ гурван өгүүлбэр Пак Саны хувьд хүмүүжил биш харин урвалт мэд сонсогдчихэ. Тэр өөрийгөө хохирогч гэж үзэж эхэлсэн байдаг. Өөрийн бурууг харах биш эцэг эхээ буруутгах замыг сонгожээ. Түүний дотор надад өгөх ёстой юмыг өгөхгүй байна гэсэн бодол сууж энэ бодол аажмаар тэд байгаад хэрэггүй гэсэн аимшигтай дүгнэлтэнд хүргэсэн. Шүүхийн баримтанд үлдсэн түүний сэтгэлгээ маш тодорхой. Эцэг эх нь амьд байвал мөнгө өгөхгүй. Харин өвөл бүх зүйл минийх бол. Энэ бол уур хилэнгийн тесрэлт биш, харин ашиг сонирхлын хүйтэн тооцоолол. Тэр эцэг эхээ аав ээж гэж харахаа болж, өмчт нь хүрэхэд саадуулж буй объект гэж харж эхлэв. Эндээс л энэ түүх жинхэнэ утгаараа аимшигтай болж эхэлдэг. Учир нь энэ мөчөөс Пак Хан Сан хүний амийг хөнөөхийг боломжит сонголт гэж бодож эхэлсэн байна. Пак Хан Сан эцэг эхээсээ мөнгө тасарсан тэр мөчөөс эхлэн өөрийгөө амьдралын захад шахагдсан мэтээр төсөөлж эхэлсэн боловч бодит байдал дээр тэр хизээж жинхэнэ утгаараа хэцүү байдалд орж үзээгүй. Түүнд ажил хийх боломж байсан, дүүнч бас сурч боловсрч гэр бүл нь бүрэн бүтэн хിവэр байсан. Гэвч Пак Хан Саны хувьд амьдрал гэдэг хөдөлмөрөөр олж авах зүйл биш, харин хэн нэгнээс авах ёстой зүйл байсан. Тэр мөнгийг хайр, анхаарал, хариуцлагын оронд орлуулж ойлгодог болсон байлаа. Мөрдөн байцаалтын тэмдэглэлд түүний ойр дотныхон түүнийг уурлах үед аимшигтай хүйтэн болдог гэж ярьсан байдаг. Тэр орилж хашгирч ухаан алдан газуурдаг төрлийн хүн биш, харин дууг болцоход дотроо шийдвэр гаргаад дараа нь түүнийгээ хэрэгжүүлдэг байсан. Энэ нь сэтгэл зүйн хувьд хамгийн аюултай төрлийн зан авир.
Эцэг нь түүнийг зэмлсэн, их нь уйлсан. Хоёулаа ингэж амьдарч болохгүй гэж хэлсэн. Гэвч Пак Хан сан тэдний үгийг сануулга биш, харин өөрийг нь доромжилсан мэт хүлээж авчээ. Тэр өөрийгөө том хүү, энэ гэр бүлийн өв залгамжлагч, бүхнийг авах ёстой хүн гэж үздэг байсан. Харин эцэгийнхэн түүний толгойд энэ дүрийг эвдэж хязгаар тогтоож эхэлсэн нь түүний хувьд төвчшгүй зүйл байв. Түүний бодолд энэ үед нэг л асуултанд төвлөрсөн: яагаад би авах ёстой маа авч чадахгүй байгаад байв? Энэ асуулт өөрөө буруу байсан ч Пак Хан сан үүнд хизээж эргэлзээгүй. Харин хариуг нь улам аюултай чиглэлд хаж эхэлсэн юм. Тэр өөрийн өрийг бодож байлаа. 20 сая воноос эхэлсэн өрн өндөр хүүтэй зээл хууль бус мөнгөний их үсвэрээс болж 37 сая вон болтлоо өссөн байна. Энэ бол тухайн үеийн энгийн айлын хувьд бараг бүх амьдралаараа төлөх хэмжээний мөнгө. Харин Пак Хан саны хувьд энэ өр айдас биш, харин уурын шалтгаан байлаа. Тэр өрөнд өөрийгөө буруутгахын оронд эцэг эх минь байхад ийм байж болохгүй гэж бодсон. Үүнээс л түүний сэтгэл зүйд нэг аюултай холбоос үүсв. Эцэг эх нь амьд байна гэдэг нь түүний хувьд өртөө мөнгөгүй, дорд байр суурьтай хിവэр үлдэнэ гэсэн үг. Харин тэд байхгүй бол бүх зүйл шийдэгдэн өр алга болно. Хөрөнгө түүнийх болно, амьдрал дахин эхлэнэ. Энэ бол хоромхон зуурын бодол биш, харин олон хоног олон шин давтагдан орж ирсэн аажмаар бодит мэд санагдаж эхэлсэн сэтгэлгээ байв. 1994 оны 5 дугаар сарын эхээр Пак Хан сан аль хэдийн дотроо шийдвэр гаргасан байсныг түүний үйлдэлүүд нотолдог. Тэр эцэг эхтэйгээ маргалтахаа болов, уйлж гомдлохооч байсан. Харин нам гүм хөндөй хачин тайван болжээ. Энэ төрлийн тайвшрал бол аюулын хамгийн том дохой байдаг. 5 дугаар сарын 13-нд тэр Сөүл хотоор явж аллагад ашиглах эд зүйлсээ худалдан авчээ. Хутаг болоод бензин цуглуулав, эдгээр нь санамсаргүй худалдан авалт биш. Хэрэг тэр ууралсандаа хутах шүүрсэн бол гал хэрэггүй байх байсан. Харин гал тавих гэж бодсон бол хутах хэрэггүй. Харин Пак Хан сан энэ хоёрын аль нэг нь бэлтгэв. Энэ нь аллах төдийгүй дараагийн уул мөрийг устгах тухай хүртэл бодсон байсныг харуулна. Тэр энэ үеэр айж байгаагүй гэж байцаалтын үеэр хэлсэн байдаг. Харин догдолж байсан гэж ярьсан. Энэ бол маш чухал деталь. Айдас бол хүнийг эргэлзүүлдэг. Харин догдол бол шийдвэрээ баталгаажуулдаг. Түүний хувьд энэ бол аимшигтай зүйл биш, харин гарах гарц байсан. Аллахын өмнөх орой тэр Чоньян Ли гэдэг газар руу явсан. Зарим цов ярианд түүнийг бие үнэлэгчтэй уудсан мэтэр ярьдагч бодит баримтууд үүнийг баталдаггүй. Тэр хинтээж уудаагүй, ямар ч мөнгө төлөөгүй, зүгээр л тэнд очиод буцсан. Судлаачид үүнийг сүүлчийн удаа жирийн амьдралд хөл тавих орлого байж магадгүй гэж үздэг. Гэхдээ Пак Хан саны хувьд энэ нь эргэлзээ төрүүлсэн үйлдэл байгаагүй. Тэр буцах замдаа шийдвэрээ өөрчилсөн. Харин жисэргээрээ тэр гэртээ ирээд унтаж буй эцэг эхээ хараад маргааш өглөөний талаар бодсон. Ингээд бүх зүйл дууссаны дараах амьдралаа төсөөлж эхэлжээ. Тэр үед эцэг эх нь түүний толгойд аль хэдийн хүн байхаа болсон байлаа. 1994 оны 5 дугаар сарын 19-ний орой Сөүл хотын нэгэн жирийн орон сууцанд гаднаас нь харахад онцгой зүйл болсонгүй. Хурцууд нь хинч хашгирaan сонсоогүй, хинч маргаан зодоон харсангүй. Тэр шөнө байшин дотор амьдарч байсан хүмүүс унтаж байлаа. Эцэг нь ажилласаа ирээд ядарсан бие амрааж, их нь маргааш их ажлуудаа бодсоор унтав. Харин Пак Хан сан унтаагүй. Тэр оройн төрж тайван байсан тухайгаа хожим мэдүүлсэн байдаг. Гар нь чичрээгүй, амьсгаан давчтаагүй, зүрх нь хурдан цохилсонгүй. Түүний хувьд энэ бол уур хилэнгийн тесрэлт биш, харин олон хоногийн өмнө гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ээлжит алхам байна. Энэ бол хамгийн амжигтай зүйл. Учир нь найдас уур хоёр хүнийг зогсоож чаддаг бол итгэлтэй цооцоосон сэтгэлгээ хизээж эргэлздэггүй. Тэр эхлээд бүх хувцас тайлв. Энэ бол сэтгэл хөдлөлийн үйлдэл биш, хүйтэн ухаанаар гаргасан шийдвэр. Цус хувцсанд наалдан, дараа нь түүнийг нуух хэцүү. Харин нүцгэн байвал усанд ороод л арилгах. Тэр үүнийг киноноос сурсан гэж ярьсан ч үнэндээ бол киноны дүр дуурайлал биш, харин хүний амийг эдзүүлмэд харж эхэлсний үр дүн байсан. Тэр ор хүнжлийн даавууга нөмөрсөн, даавуу нь хоёр утгатай. Нэгдүгээрт цус нь бид цацагдахыг багасгах, хоёрдугаарт нүүр царайг нь халахлана. Эцэг ихэн сэрсэн ч хүүгээ танихгүй байж магадгүй гэж бодсон байж болох. Гэхдээ бодит байдал дээр эцэг ихэн түүнийг таних хэсэг нь Пак Хан санд огт хамаагүй болсон байлаа. Тэр хоёр гартаа тусгар нэг уулын хутга барьсан. Энэ бол чухал деталь. Нэг хутга бол хяналтаа алдаж буй хүний сонголт, харин хоёр хутга бол эсэргүүцэл үзүүлэх боломжийг бүрэн хаах, аль болох хурдан, аль болох бүрэн дуусгах гэсэн тооцоолол. Тэр эцэг ихээ айлгах, зовоох гэж биш, харин амийг нь таслах гэж орчээ. Эцэг их нь унтаж байхад тэр дайрав, эхний цохилтыг хүнд очисныг яг таг тогтоох боломжгүй ч задлан шинжилгээний дүгнэлтээр аль аль нь богино хугацаанд олон удаагийн хутгалалтанд өртсөн нь тогтоогдсон байдаг.
тус бүр 40 орчим удагны шарх. Энэ бол сандарлын үр дүн биш. Энэ бол баталгаажуулалт. Амьд үлдэх боломж үлдээхгүй гэсэн баталгаа. Харин гэмт хэрэг үлдэх дунд ээж нь түүнтэй тэмцжээ. Энэ нь маш тодорхой баримтаар үлдсэн тэр хүүгийнхээ шахааг хадсан байв. Энэ бол ээж хүний сүүлчийн зүн совингийн эсэргүүцэл байж. Магадгүй тэр мөчид ээж нь хүүгээ алах гэж байна гэж итгээгүй байх. Магадгүй зогс гэж чи юу хийж байна гэж бодсон байх. Гэвч хүүгийнх нь хувьд энэ тэмцэл саад төдий байлаа. Аллах дуусны дараа байшин нам гүн болжээ. Дуу чимээ тасарсан хүн асны дараах зарим гэмт хэрэгтнүүд шоконд ордог. Зарим нь уйлдаг, зарим нь галзуурч орилдог. Харин Пак Хан Сан тийм байгаагүй. Тэр дараагийн алхмаа хийсэн шүршүүрт оржээ. Тэр биендэх бүх цусыг арилгав, харин нэг чухал зүйлийг мартсан байлаа. Энэ бол толгойн үс. Тэр толгоогоо угаах ёстойгоо бодоогүй. Учир нь тэр толгой дээрээ цус үсрэнэ гэж тооцоолоогүй. Энэ бол түүний амьдрал дахь хамгийн жижиг атлаа, хамгийн том алдаа байсан. Шүршүүрээс гарсны дараа тэр бензин авч байшинд цадсан байдаг. Энэ бол нотлох баримтыг устгах сүүлчийн шат. Гал бол хамгийн сайн далдлагч цусыг үнс болох. Утгыг хайлуулна, бүхнийг осол мэт харагдуулна. Ингээд тэр гал асаагаад байшингаас гарав. Гэхдээ байшинд өөр нэг хүн амьд байсан. Тэр бол 12 настай хүүхэд. Ээжийнх нь талаас хамааралтай үеэл дүүн байв. Тэр хүүхэд галын утаанд сэржээ. Хүүхэд гэдэг зүйл сонгороо амьд үлддэг. Тэр цонхоор гарч амьд үлдсэн. Хөнгөн түлэгдэлт авсан ч амнаас нь аврагдсан. Энэ нь тухайн үеийн сонины мэдээнүүдэд тодорхой бичигдсэн баримт. Пак Хан Сан гарч явахдаа энэ хүүхдийг бодоогүй байж магадгүй. Эсвэл бодсон ч гал бүхнийг шийднэ гэж итгэсэн байж магадгүй. Ямар ч байсан энэ түүний төлөвлөгөөнд үл нийцэх хяналтаас гарсан нэг хүчин зүйл байсан юм. Галын дуудлагаар гал унтрагчид болон цагдаа нар ирэв. Хоёр хүний цогцос шатсан байдалтай олджээ. Эхэндээ энэ бүхэн энгийн осол мэт харагдав. Ихтэй бодит үнэн галын үнсэн дороос аажмаар гарч ирэх бол. Тэр шүн Пак Хан Сан зөвхөн эцэг ихе алаагүй. Тэр өөрийнхөө хүний дүрийг бүр мөсөн устгажээ. Гал унтарсны дараах өглөө байшин нурж үнс нурман дунд хоёр хүний цогцос илэрхэд цагдаа нарын хувьд энэ хэрэг ихэндээ онцгой анхаарал татсангүй. Тухайн үеийн Солонгост ахын гал төмөр цөөнгүй гардаг. Тэр дундаа шүн унтаж байх үед гарсан галын улмаас нас барсан хэрэг ховор биш байлаа. Тиймээс мөрдөн шалгалт ихний ээлжинд ослын шинжтэй хандлагаар явсан. Гэхдээ нэг л зүйл байцаагчдын дотор үл ялэг тавгүй мэдрэмж төрүүлж байв. Энэ бол байшингаас амьд гарсан том хүү. Тэр шүн гал гарах үед Пак Хан Сан унтаж сэрээд шейхгээ түр гарсан хэмээн тайлбарсан байдаг. Гэвч түүний мэдүүлгээс үзэхэд тэр гал дүүрэлцгийг хараад эцэг их болон үеэлдүүдэд хэлэлгүй ганцаараа зогтсон болж таарав. Энэ нь энгийн үед эргэлзээч төрүүлэх үйлдэл. Гэхдээ тухайн цаг үеийн нийгмийн сэтгэлгээ гэр бүлийн ёс суртахууны ойлголт ийм эргэлзээг хүчтэй с ิจ болтол нь хөгжүүлэхийг зөвшөөрөөгүй. Төрсөн хүү эцэг их алах тухай бодол өөрөө боломжгүй мэт санагддаг байлаа. Цагдаа нарын хувьд тэр бол гашуудж буй хүү. Оршуулгын өмнөх өдөр моргт очоод ухаан алдан унсан нулимсэн тасраагүй аав ээжигээ алсан хүүгийн дүрийг олон хүн харжээ. Тийм хүнийг шууд сэжигтэн гэж харах нь тухайн үеийн мөрдөгчдөд хэцүү байв. Гэвч оршуулгын үеэр байцаагчдын харж сонссон зарим зүйлс аажмаар нэг нэгээрээ эвгүй таарч эхлэв. Тэр уйлж байсан гэхдээ уйлж дуусмагцаа уцаа авч найзуудтайгаа ярьж эхлэв. Оршуулгын дундуур хүртэл найздаа аавын бизнесийг зарна. Гадаадад гарна, шинээр эхлэн гэх мэт яриа хийж байсан нь гэрчүүдийн мэдүүлэгт үлдсэн байдаг. Найз бүсгүйтэйгээ ярихдаа ч уу гашууд автаагүй харин инээж хөгжилтэй өнгөөр ярьж байсан нь оршуулгын ур амьсгалтай огт нийцэхгүй байлаа. Гэхдээ эдгээр нь дангаараа баримтлах үндэслэл биш, харин сэтгэл зүйн хувьд энэ хүн хачин байна гэсэн сэжгийг л төрүүлж байв. Харин жинхэнэ эргэлтийн цэг нь задлан шинжилгээ байлаа. Галд шатсан ч цогцос бүр дээр хутганы олон арван шарх илэрсэн нь тодорхой болов. Энэ бол галын өмнө аль хэдийн аллах болсон гэдгийг илтгэж байв. Ингэснээр хэрэг ослоос хүн амны хэрэг болж хувирлаа. Ойр дотны хүн, танил хүн, байшингийн дотор байсан хүн. Энэ гурван үг мөрдөн байцаалтын гол чиглэлийг тогтоов. Гэрт байсан хүмүүсийг нэг бүрчлэн шалгах шаардлагатай болов. Гэвч эцэг их нь нас барсан. Харин өнөө хүүхэд бол хэрэг үлдэх боломжгүй. Үлдэж байгаа ганц хүн нь Пак Хан Сан. Түүнийг байзаах үед анхандаа зөрчил илэрсэнгүй, тэр тайван байсан. Асуултанд ойлгомжтой хариулж нулимс унгахтаач жирийн гачуудалтай хүмэд харагдаж байсан. Гэхдээ эмнэлгийн нэг сувлагчийн анзаарсан өчүүхэн деталь бүхнийг өөрчилсөн. Тэр сувлагч нэг зүйлийг хэлсэн. Галын дараахан Пак Хан Саныг харсан. Толгой дээр нь цус наалдсан байсан. Гэхдээ толгойд нь ямар ч чарах байгаагүй. Энэ бол галын утаа тортогч биш, цус байсан гэдгийг хэлв.
Энэхүү мэдээлэл мөрдөгчдийн анхаарлыг огцом татав. Хэрэв тэр галд өртөөгүй гимтээгүй атлаа толгой дээрээ цустай байсан бол тэр цус хаанаас гарсан бэ? Үүний хариуг ирэхэд өөр нэг баримт нэмэгдэв. Хамаатан садан түүний шилбэн дээр хазуулсан мөрийг олж харсан байдаг. Энэ бол ердийн шарах биш, хүний шүдний мөр. Эдгээр хоёр деталь хоорондоо холбогдсон мөчид мөрдөн байцаалтын зураг бүрэн өөрчлөгдөв. Ээж нь тэмцсэн хазаж бас цус үсэрсэн. Харин Пак Кан Сан толгоогоо угаахаа мартсан. Цагдаа нар шүршүүрийн өрөөгч бас шалгав. Цус илрүүлдэг бодис болох люминол цацхад шал хананд асар их хэмжээний цусны урвал илэрчээ. Гал бүхнийг устгасан мэт харагдсан ч ханны завсар шалны анцав үннээс зугтааж чадаагүй. Энэ үед Пак Кан Саны мэдүүлэг нурж эхлэв, тэр ихэндээ үгүйсгэж байсан. Дараа нь бодлоо тайлбар хийж эхлэв. Эцэстэр нотлогоонуудыг нүүр тулган харуулхад тэр бүхнээ хүлээж. Эцэг их алсан урдчлан төлөвлөсөн мөнгөний төлөө. Ингээд түүнийг баривчлах үед гаднаас нь харахад галзуурсан ухаан алдсан хүн биш байлаа. Харин ч тайвнаар одоо бүх зүйл дууссан гэсэн мэт хүлээн зөвшөөрсөн гэдэг. Энэ нь түүний сэтгэл зүйн байдал аль хэдийн тухайн үйлдэлийг амьдралынхаа нэг үе шат гэж хүлээн зөвшөөрсөн байсныг харуулна. Хачиргалтай нь хэргийг илрүүлэх явцад гэр бүлийн хоёр талын хандлага маш тод ялгарсан байдаг. Ээжийнхэн талын хамаатнууд анхнаасаа түүнийг сэжилж байсан тухайга хожим ярьсан байдаг. Хэрвээ үнэхээр хүүн хэрэгтэй холбогдвол яах вэ гэж тэд дотроо хүртэл ярилцаж байсан гэдэг. Харин эцгийн талынхан үнийг огтхонч зөвшөөрөхгүй байв. Эцэг ихээ ална гэдэг боломжгүй гэж тэд итгэж байлаа. Энэ ялгаа нь ч нэг зүйлийг илчилдэг. Зарим хүмүүс Пак Кан Саны жихэн зан чанарыг аль хэдийн харж байж. Харин зарим нь гэр бүл гэдэг ойлголтоор бүхнийг халахалж харахыг хүсээгүй. Ингээд ч хэрэг илрв. Гэхдээ энэ бол төгсгөл биш байлаа. Жихэн аимшиг дараагийн шатанд эхэлсэн юм. Пак Кан Саныг баривчилсны дараа хэрэг мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн танхим руу шилжихэд нийгмийн уур амьсгал аль хэдийн өөрчлөгдсөн байв. Галын осол гэж эхэлсэн түүх эцэг ихээ санаатайгаар ашиг сонирхлын төлөө хөнөөсөн хэрэг болж хувирсан нь олон хүний дотоод итгэлийг эвдсэн. Солонгосын нийгэмд эцэг их гэдэг ойлголт бол зөвхөн гэр бүлийн гишүүд бус ёс суртахууны тулгуур хүндлэлийн дээд зэг байлаа. Тийм учраас энэ хэрэг нь нэг айлын эмгэнэл биш, харин бүхэл бүтэн нийгмийн шарх болж хувирсан юм. Шүүх хурал эхлэхэд Пак Кан Сан тайван харагдаж байв, тэр хүлээж байлаа. Айж сандарсан мэт харагдаагүй. Өмгөөлөгч түүний өмнөөс сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн зөрчил, төр зүрийн сэтгэл хөдлөл гэх мэт үгсийг хэрэглэж эхэлсэн ч эдгээр тайлбарууд бодит баримтуудтай огт нийцэхгүй байсан. Учир нь энэ хэрэг уур хилэнгийн гинтийн дэлбэрэлт биш, харин олон шаттай тооцоолсон төлөвлөгөө. Тэр хутга худалдаж авсан бас бензин бэлтгэсэн байдаг. Аллагын дараах уул мөрийг устгах талаар бодож байсан бас усанд орсон. Галагч тавьсан, эдгээр алхан бүрэн дараалалтай ухамсартай хийгдсэн үйлдэлүүд. Шүүхийн танхимд уншигдсан мөрдөн байцаалтын баримтууд, задлан шинжилгээний дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгүүд нэг л зүйлийг давтан нотлож байв. Энэ бол санаатай аллага. Пак Кан Сан шүүхэд мэдүүлэхдээ эхэндээ өөрийгөө өрөвдүүлэхийг оролдсон байдаг. Амиа хорлох талаар бодож байсан. Дараа нь өөрийгөө илчлэнэ гэж бодсон гэх мэт үгсийг хэлсэн байдаг. Гэвч түүний дараагийн үйлдэлүүд эдгээр үгийг үгүйсгэж байлаа. Хэрвээ тэр үнэхээр гимссэн бол яагаад гал тавьсан юм бэ? Яагаад уул мөрөө устгах гэж оролдсон бэ? Яагаад оршуулгын үеэр эцэг ихийнхээ хөрөнгийг зарах, гадаадад гарах тухай ярьж байсан юм бэ? Пак Кан Сан эдгээр асуултанд бодиттой хариулж чадаагүй. Энэ үед олонний анхаарлыг татсан нэг үйл явдал боллоо. Нэр хүндтэй хүний эрхийн өмгөөлөгч тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн түүний өмгөөллийг хариуцахаар болов. Энэ нь олон хүний гайхширлыг төрүүлсэн. Гэвч өртөө хэдхэн сарын дараа тэр өмгөөлөгч хэрэгээс татгалзав. Учир нь Пак Кан Сан зөвхөн гимшээгүй төдийгүй мөрдөн байцаалтыг бодлуулахын тулд найзаагаа хүртэл хам хэрэгт гүтгэх гэж орлого хийсэн нь ил болсон юм. Энэ бол түүнийг алдаа гаргасан хүмүүс ёс суртахууны хувьд бүрэн нуран унсан этгээд гэдгийг шүүхийн танхимд ил тод харуулсан мөч байлаа. Шүүхийн шийдвэрч хатуу байв. Анхан шатны шүүхээс түүнд цаазын ялыг оноожээ. Давж заалдах шатанд ч ял өөрчлөгдсөнгүй. Эцэст нь 1995 оны 8 дугаар сарын 25-нд дээд шүүх уг шийдвэрийг хэвээрүүлдэж цаазын ялыг эцэслэн баталгаажуулв. Шийдвэрийг унших үеэр шүүгч нэг өгүүлбэр хэлсэн нь олон хүний ой тойнд гүн үлдсэн байдаг. Тэр хэлэхдээ цаазаас мултруулах ямар ч шалтгаан олдсонгүй гэж хэлсэн байдаг. Мөн амьд байсан бол эцэг их нь хүүгээ цааслуулахыг хүсэхгүй байх байсан гэх таамгаас өөр шалтгаан олдоогүй гэж тэр хэлсэн. Энэ нь шүүхийн зүгээс үзэж болох хамгийн сүүлчийн, хамгийн сулхан өрөвдөх шалтгаан байлаа. Ингээд Пак Кан Сан цаазын ялтан болов.
Өмнөд Солонгос улс бодит хэрэгжилтгүй цаазын орн учраас түүний ял бодит байдал дээр бүх насаараа хорих ялтай дүүцдэг. Гэхдээ нэг том ялгаа бий. Энгийн бүх насаараа хоригдсон хоригдол онлын хувьд 30 жилийн дараа чөлөөлөгдөх боломжтой байдаг. Харин цаазын ялтан хизээж гадагш гарах боломжгүй. Пак Хансаны ирээдүй бүрэн зогссон, өв хөрөнгийн асуудалч энд дуусчээ. Хуулийн дагуу эцэг эхээ санаатаагаар хөнөөсөн этгээд өв залгамжлах эрхгүй. Унхай Пак Хансан эцэг эхийнхээ хөрөнгнөөс нэг ч воныг хүртээгүй. Бүх зүйл гадаадд сурж байсан дүүгийнх нь нэрээр шилжсэн. Тэр өөрийн авахыг хүссэн зүйлээ яг тэр аллагаараа бүр мөсөн алдсан. Харин гэрт нь байсан галаас зогтож гарсан 12 настай үеэл дүүн хэрэг болсон талаар огт мэдээгүй өнгөрсөн байдаг. Гэхдээ энэ хэрэг зөвхөн нэг хүний хувь заяагаар дууссангүй, нийгэм бүхэлдээ дөргсөн. Оранж жүг их ойлголт жигшлийн бэлэгдэл болж Баян айлын хүүхдүүдийг хардах харц газар авсан байдаг. Кино соёлын салбарт хүчирхийлэл залуусыг эвдэж байна гэх айдас ноёлож цензур чангарав. Зарим аллагатай кино Солонгост орж ирж нээлттэй хийж чадаагүй. Бүх бурууг кино соёл руу чихэх орлогч гарсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нэг үнэн тодорсон юм. Энэ хэрэг киноноос бус харин мөнгийг бүх зүйлээс дээгүүр тавьсан сэтгэлгээнээс төрсөн юм. Хожим энэ түүхийг зарим кино зохиолт даалдуур ашигласан байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр Пак Хансан домог болсон аимшигтай дүр биш, тэр бол бодит хүн, бодит сонголт хийсэн. Тэр сонголтынхан үр дагаврыг амьдралынхаа турш үүрэг хөв тавилантай болсон. Эцэст нь нэг зүйл үлдэв. Энэ хэрэг бусад хэрэгүүдээс яагаад онцгой вэ гэвэл алуурчин хүчирхийлэл дарлагдсан хүүхэд байгаагүй. Тэр сэтгцийн гүн эмгэгтэйч байгаагүй. Харин боломж дүрэн орчин төсөж хязгааргүй эрх хэдлэн ёс суртахууны хязгааргүй болсон нэгэн байлаа. Энэ хэрэг ядуурал хүчирхийллээс бус харин мөнгөөр бүхнийг шийдэж ирсэн орчин хүүхдийг ч гэмт хэрэгтэн болгож чаддгийг харуулсан эмгэнэлт жишээ. Хайр, хүмүүжил, хариуцлага үгүй болсон айлд хүүхэд хүртэл эцэг эхээ саад гэж харж хүн байха болох мөч ирдгийг энэ түүх амжигтайгаар баталсан юм а.